зүүдлээрээ. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсороо. Намайг Эс гэдэг. Би мэргэжлэрэн ажилладаг. Найз охин минь надаас хэд хэдэн оюутан юм л та. Бид хоёр танилцаад удаагүй байсан үед болсон хачин чихүүд төсвөрм явдлаа бичиж гэж бодлоо. Энд ямар ч зохиомл нэмж давсалсан эмгүүгээр яг болсон явдлаа бичлээ. Манай найз охин дотор баринд байдаг юм. Нэг шин ажлын таржгаад уулзсан юм л та. Хүн болгон мэдээд байдаггүй хот бүхэлдийн сайхан харагддаг газар очиод цайсан биш шүү. Дуу сонсоод л юм яриад л сууж байсан юм. Тэр газар яг л таалай газар шиг гэрэл байхгүй хүнч байдаггүй юм. Хаяа нэг том тэрэгнүүд яваа харагддаг. Машины гэрэлнээс өөр гэрэл байхгүй байсан юм. Хэсэг юм яриад бид хоёр хот ширтээд сууж байтал машин доогуур хар зүлгүүгээд л машин төрөд шүргэж байгаа сонсогдсон юм. Манай хүн ч гайхаад юу вэ гэдэл үгүй би ч энэ харанхуй шин ийм газар нохоо юу хийж явдаг үлээ гэж бодоод машиныхын гэрлийг асаагаад буугаад эргэн тойрноо гарсан чинь хүн нохоо битгийгэл амьд амьдан ч харагдсангүй. Тэгсэн манай хүн гинтэл энтэс хурдан явъя тэхүү гэдэл гинт сонин царайлаад. Ээж заа тгий гэсэн юм. Тэгж яваад төв зам руугаан ороод юу болсон талаар асуудлаа. Нэг том харс өдөр хаа холоос бид хоёр лөө гүйж байсан гэсэн. Бич тийм сүнс өдөрт итгэдэггүй болохоор найз охин минь түрүүний машин тойроод байсан амтнаас айжгсан байх л гэж бодсон юм. Тэгэд юм бодолгүй цааш яваад 21-р хорооллын тэнд явж байсан чинь бийдсмар санагдаад бид хоёр нэг газрын ойл орохор болсон юм. Дэд давхартан зочид буудалтай, доод давхартан пабтай нэрийг нь хэлээд тийм юм биз. Эрэгтэй эмэгтэй нойл нь хамт зэрэгцээ байдаг юм билээ. Нэг тийм доогуур дээгүүрийн задгай нэвт харагддаг нойлууд байдаг да. Тийм нойлтой газар байсан юм. Биднээс өөр хүн тэр нойлд байгаагүй. Тэгэд бид хоёр зэрэгцээ нойлд ороод байж байтал толгороо нэг зүйл цогхохоор нь тийшээ харсан чинь хар ус цохуугаад л өнгөрсөн. Тэгсэн манай хүн хажуу нойлоос сахилгагүй тэд би гэдэл энийгээд төрүүлээд гараа угааж байна. Тэгсэн гинтэл хаалганы завсраар хүн харагдаад хаалга маш хүчтэй 3 татлаа. Би ч хайраа болоочтой гэсэн чинь тэр цаанаас яасан би гараа угааж штий гэд. Би ч худлаагаас татчихад цаашаа явж хаад гэсэн манай хүн би нэрээ бишээ гэдэг юм. Гинтл пал хийгээд түрүүн хар ус харагдсанаа санаад манай хүний ус чинь шар өнгөтэй байсан юм. Үсэн шар гэдгийг гинт санаад л дотор ардс хийгээд би чи түрүү нэрээ хаалга татаагүй юу гэж асуудал үгүй гэж хэдэлсэн юм гээл бид хоёр гараад машиндаа суугаад би ч нэгээс сонирн болчихсон хэвээрээ нөгөө өсний талаар л бодоостой өнгөрлөө. Тэгээд найз охин нь дотор бариных нь гадаа хүргэж өгчөхөд гэртэн харлаа. Хэд хоног уулздгаараа уулзаад л нэг шин дотор бариных нь хажууханд зогсоолд машиндаа бид хоёр суугаад байж байтал гинт манай хүн нүдэн аниад л орилоод тэврээд ундгийн. Би ч яасан бэ юу болчих вэ гэд асуудал сая чиний ардаас урд ус унжаад байсан гэд байсан. Би ч арагшаа урагшаа ойр хавь харсан юм байдаггүй. Нөгөө миний нойлд ус харагдсан бодогдоод нөгөө машин төрөд байдаг юм чи бодогдоод чаахан айц хүрдэг үлчихсэн. Бид хоёр зогсоолоосон хөдлөөд өнөөх хот бүхэлдэн харагддаг газар руугаа явах уу гэдэл бид хоёр очихоор болоод нөгөө газрын очлоо. Үдэгсэн хэдэн моринууд байсан юм. Хаяа тэр моринууд байдаг байсан. Бид хоёр юм яриад байж байсан чинь гинэд моринууд донд нэг хар зүйл бид хоёрлог үг шиг болж байна. Тэр зүйл гихтэн хүн гэхэд хэцүү нэг тийм хар утаа манын шиг гихтэн хүний дүрстэй.
Хэд хоногийн өмнө найз охин маань энэ газар харсан зүйл шиг. Яг наашаа гүйж байна. Би тэр юу вэ гэдэл гялс машинаагаасаа зугтах шахам зам руу орлоо. Найз охиноос чийсээ харсан уу түрүүн харсан уу гэсэн чинь хараагүй гэж байна. Тэгээд л найз охиноо байранд нь хүргэж өгөөд гэртэн харлаа. Ер нь нэг хачин байгаад байна гэж бодоод манай танил нэг бөөхөн байдаг юм. Уг нь би өөрөө бөө байдгүй лам шашин гэд зүйлд огт итгэдэггүй л хүн л дээ. Гэхдээ тэгээд яалтчгүй сонирн байгаад танилтан үзүүлсэн чинь над руу гараад шогшроод буруу газар л очиж тээ гэж байна. Бэж гайхаад юун буруу газар гэсэн хээрийн бэжсэн тэрнтэй таарад тэр нь яг ард чинь чамайг дагаад явж байна гэдг юм та. Тэгсэн онгодон буулгаад л учир зүггүй хэд ташууртад авлаа. Оройн цагаар тэр битгий хэл хээр хөнгүү газар битгий явж вэ гэж хэлсэн. Эрт ирсэн чинь болж удсан бол чамайг өшөө шоглож бүр амийг чинь авч мэдхээр байж. Одоо санаа цовлдгүй. Дээр зүйл байхгүй болсон гэдэл явлаа. Нэрэнч нэг бие хөнгөрөх шиг болоод тайван болоод гсэн. Тэрнээс хойш элдв юм харж сонсогдхон болж тэр газар руу ахиж очоогүй. Тиймэрхүү газар ч шөнө орой явъя ч гэж бодох юм байсан. Хамаагүй харанхуйд хүн явдаггүй газар явах нь ер нь дэмий юм шиг байна лээ. Одоо бодох нь манай хүнд хүртэл намайг дагаад явж байгаа нь харагдаад байсан байгаа. Гэхдээ тэр нойлд харсан үс бидэн лүү гүйж байгаа сүүдэр машин тороод байсан хар зүйл одоо ч бодохоор дотор хар зайлгаж шарус босгодог юм. Би 18 настай. Сайхан 10 жилийн төгссөн. Миний сурдаг сургууль Чингэлтэй дүүргийн сургууль. Хотын цагаар байдаг. Их том хашаатай, 2 зэрэгэлдээ 3 давхар их хуучны сургууль. Сургууль болгонд л нэг тийм хэн зохиосон мэдэгдэхгүй ам дамжсан яриануд байдаг та. Намайг дунд ангид байхад манай сургуулийн захирал өөрийгөө нэг давхрын охтын нойлд дүүжилж гисэн. Учир гэвээс 9 дугаар ангийн охин хүчинтэх гэж завдсан. Тухайн үедэн багш сурагчгүй бөөнөр нь сандралдаж зурагтынхан хүртэл ирж ястаа хөл толгоогон алдаж байж үлээ. Зарим сурагчдын аав ээж нар нь хүүхдийн ийм ёрын сургуульд сургахгүй гэж хэлээд хүүхдүүдийн араас нь авч явж байсан. Зөвхөн тэрч биш. Манай сургуулийн гарцыг сүнстэй гэд яриа гарчихсан. Жил болгон хүүхэд машинд дайруулдаг. Нэг хэцүү төв зам биш. Захын сургууль гэхэд олон хүүхэд аваар ослоор нас бардаг. Эзээ гэдгийг нь санахгүй байгаач бөө удагны нэвтрүүлэг байдаг да. Тэр нэвтрүүлгээр хүртэл гараад хамжсан. Ер нь манай сургуулийн ихэнх хүүхдүүд сонин эвгүй зүйлсийг мэдэрдэг. Дээдэнгийн ах эгч нар хүртэл сургууль бүр дээр үед цэргэн эмнэлэг байсан. Бас хэлмэгдүүлэлтийн үед олон лам нарыг хойдуулан ингэрт буудаж алж байсан их эвгүй газар баригдсан сургууль гэж хүртэл ярьдаг байсан. Өөртөө минь нэлээдгүй эвгүй зүйлс тохиолдож байсны нэг нь 11 дугаар ангид өвөл коронагийн хөл хорой тавигдаад байсан үе. Урлагийн үзлэг төгсөх ангийнхандан зориулж хийх гээд бэлтгэлэн хийж байсан юм. Урлаг залнаас гараад яг зүүн талд нь нойл байдаг юм л та. Нөгөө нойлыг хэрэг гарснаас удалгүй урд нь модоор хадаад хиймэл ургамал өв сентер тавьчихсан. Яг хажууд нь шинэ нойл хийсэн юм. Орой 8 цагийн үед гадаа тасгаранхуу болсон. Бэлтгэл дуусаад ээж авахыг ирж авахыг нь хүлээх зуран. Нойл орох гээд гадаа нь очтолоо. Хаалганы цаанаас гэрэлтэй харагдахаар нь шууд нээгээд ортол тасгаранхуу. Би цаанаасаа хөдөлж чадахгүй таг гацчихсан хонь мөрөн дээр хүн гараан тавихаар нь айсантан орилоод толгойг нь тас атгаад суучихсан. Тэгсэн найз маань чи чинь яагаад байгаа юм бэ? Харанхуй нойл ширтээ зогсоод байх ингээд хэлэхэд нь буцаж ухаан орох шиг болсон. Уг нь өөр нойл дормоор байсан ч нэг давхрын нойлоос өөр онгорхой нойл байхгүй. Ороод найзтайгаа бие засаад байж байтал хажуухан тогшоод ухаар нь
Найзгаа намайг айлах гэж өгнө гэж бодоод зөрүүлээд тогшсон чинь найз минь балиочтой тэнийг юм уу гэд уурлах юм. Тэгэхэр нь цог тусчихсан. Би голын нойлд найз минь зүүн талд харин тэр тогшоод байсан баруун талаас байсан юм. Би ч орилоод бүдэрч унан тосон зүгтахад найз минь чи юу нь яагаад байгаа юм бэ гэд уйлагнаад хойноос ирсэн. Ээж аван эренгүүд нь уйлж унжаад бүх юмаа хэлсэн чинь нэг их сүттэй хүлээж аваагүй. Аав өдий том болцоход балаа юм үзэж хараад бай. Хүүхдүүд л нэг айлгаж явган гэд юр хавтуулсангүй. Шүн нь хар дарж зүүдлээд намайг хэвдэж үйтэл болонд нэг хар сүмээсэн сүүдэр шиг юм хараа зогсоод байна гэд. Олон хоног зүүдэлж хар дарж ястал галзуурх шахсан. Өглөн хичээлдийн явах гээд гэрээсэн гартал манай банхар надад уул нэг сайн даанч над руу хуцаж ургоод баг гинжин тасдах нь холгүй дайраад байсан. Би их чирэг хүүхэд гэхдээ тэр өвөл 4 удаа хатгаа болоод мажих нь холгүй ястал сургууль биш эмлэг миний 2 дахь гэр болсон. Ээж минь их сүсэгтэй бөөд их идэгдэг. Намайг анзаараад аавтай хэрэлдэж бүр салж сарних дээрэн тулж аавыг ятгаад баян гошонд байдаг бөөдөр очсон юм. Тэр бөө намайг харж чад балчир наашир гэд над руу амандан арих балгаад тэрийг нүүрлүү пургаад дараа нь хид ороолгоод өөрөө их айжхаж эгсэж гэлсэн байна. Сүнсэн зайлчиж өөр их адын юмны горлол болгох дөхөжтэй. Энэ хүртэл дагаад ирдэг хүчтэй эд байна гэд хідэн цаг засал хийж баахан зүйл хийгээд сүнсийг минь дуудаж байж гайгүй болсон. Дараа надад улаан удас өгөөд хүзүүнд минь зөвлөгсөн. Сүнс гэдэг аимшигын кинонд дэрх шиг шууд гарч ирэхгүй ч бие муудах, хэрүүл тэмцэл гээд олон зүйлсэд нөлөөлж чаддаг юм билээ. Мөн манай сургуулийн манаач нар нь хүртэл чирэхэд урд сургуультай хондог. Би 24 настай. Одоо Япон улсад сурч бас ажилладаг. Анх 19 настай байхдаа эх орноос явж арлын Япон улсыг зорьсон юм. Манай гэр бүл малчин хөдөөний айл учраас бүх малаан зарж байж зардал болон төлбөр хийж явлаа. Токиод хямд үнэтэй байр хайж яваад нэгэн дажгүй ганц хүнд хангалттай сайхан байр болсон юм. Хэлний бэлтгэлийн нэг монгол багшаасан гуугаад хамт явахаар болов. Очоод зуучтай нь уулзахад надаас асуусан эхний асуулт нь та ямар нэг шашин шүтдэггүй гэж асуулаа. Би ч гайхаад үгүй гэж хэлтэл энэ байранд өмнө нэг ганц бие эрэхтэй өөрийгөө үүдний өрөөнөөс дүүжилж гисэн. Ганц бие байсан учраас цогцсон өнөр орж ойр хаваар нэг өмхий самхаа үнэртэхт нь хөршүүд нь цагдаа дуудсан. Гисэн гэж хэлэхэд нь анхаарал шууд сайн гихчин засвар хийгээд шинэ байр шиг болгосон нь энэ байжтэй гэж бодов. Авэжинхэн бүх малыг нь юутай эдийн заржгсан болохоор голж шилж тэр тусмаа сүнс чөтгөр гэж мэдэн юмд итгэж ийм сайхан байрыг алдахыг хүсэх учраас орохор шийдэв. Би монгол багшаасан энэ хүн яагаад ийм зүйл болсныг хэлсэн юм бол хэлэхгүй оруулж болдгүй бах та гэж асуудал багш маань Японд ийм зүйл болсон байрыг хямд зардаг. Бас өмнөх эзэнд нь юу тохиолдож байсныг заавал хэлэх хуйлтай гэж байсан. Нөөж орсон эхний өдөр гайгүй. Юм мэдэгдэхгүй байсан ч үе аяга эсвэл зурагтны удирдлага алга болно. Бас хаяан үүдний өрөөнөөс хүн хараад байгаа юм шиг мэдрэмж төрнө. Тэгээд эхлэний бэлтгэлд явангаа нэг газар ажиллах болов. Зав цаг маш муу. Өглөө гар эрт гараад л шөнө гэртэн орж ирнэ. Гэр бол зүгээр л унтаж усанд орж хувцас сольдог газар болов. Нэгэн өдөр шөнө ажиллаад их хөлөрч гисэн ирээд усанд орох гээд угаалгын өрөөндөө оров. Үүдний өрөөнөөс яг баруун эргээд угаалгын өрөө байдаг юм. Толгоогон угааж дуусч байтал гэрэл унтарчихсан тэр. Би айх биш гайхаад
Юу илээ гэж бодож байтал ар нуруунаас хүйт тааж чихэн дээр эрэгтэй хүн Японоор зайл гэж орлоод зүрх зогсох шахсан. Угаалгын өрөөнөөс халтарч унах шахан гүйж гараад гэрлэн асаав. Тэгсэн миний шүршүрт орж байсны чанга хойно харалжчихсан хөлийн мөр маш тод гарчихсан байсан. Тэр шөнө айгаад унтаж чадахгүй хөрөв өгөөд бүх гэрлийн асаалттай гонсон. Маргааш нь нойрмог юм ажил хичээл дээр энэ жолигтой анхаарахгүй цагнуулаад гэртэн гарна гэж бодохоор л нуруунаас хүйт таагаад ресторанд ажилладаг байсан юм л да. Орчинд нь дасаж өгөхгүй, гэр бүлийн санаад, бас энийг ачаалал, мөн шөнөж сайн унтаж чадахгүй сэтгэл готролд орох шахаад ажлынхаа агуулгад юм бодон сууж байдлаа. Надтай хамт ажилладаг нэг насаарлах 20-той солонгос найз минь намайг харж хаад зүгээр үү гэж асуухад нь өөрийн мэдлгүй. Өнөөрөө манад хонжихд ихүүгээд нулимс цэлгэнсэн харцаар хараад хэлчихсэн. Тэгсэн тэр за тгий гэж урайлахын хэлэхэд нь бараг ойлгох шахсан. Ажил тараад солонгос найзынхаараа орж хэдэн ямиг нь аваад манайх руу явлаа. Очоод бид хоёр хоол идээд юм ярьж сууж байтал манай найз миний ярьж буй зүйл рүү биш байн л өөдрөө хялам хийгээд байгааг нь би анзаараад яасан бэ гэдэл яагачгүй танад буурцаг байгаа юу гэдгийм байна. Би ч байхгүй гэтэл тэгвэл шилэн аягаан тусычих гэсэн юм. Би ч заа гэд шилэн аягаар дүүрэн мэлтэлзүүлсэн ус хийтэл хоёулаа ороо нийлүүлээд унтъя. 4 аяг ус дүүргчих гээд би гайхаад заал гэсэн. Бид хоёр толгой дээрийн 2 ус хөлдөн бас 2 ус тавиад унтлаа. Хөлд нэг шингийн мэдрэгдээд сэртэл хөлд байсан 2 стакан хоёулаа цуураад бараг хамаг ус нь урсч гаж. Би ч гайхаад өшөглөө тасгсан бол яа гэхв. Бүр хоёулаа цуурна гэж байдгаа гэж бодоод шалаан арчиж байтал манай найз солонгосоор нэг юм хэлээд би гайхаад юу гинэ гэж асуудлаа. Юу ч вэ гэж инээгээд толгой дээрх усан хардал дотор нь хар нунтаг гэмэр зүйл хийчихсэн аятай ёроолтон харалжчихсан байсан. Тэр өдөр манай найз надад юу ч хэлэлгүй яарад явчихсан. Би ч дотор нь ямар муухай юм бэ гэж бодоод л үлдсэн тий. Тэр өдөр сургууль орохгүй байсан болохоор ажилдаа эрт очоод эрт тараваа. Захирлаас нь солонгос найзын асуудал яаралтай хэрэг гарсан. Өнөөдөр ирэхгүй гэж хэлв. Би ч дотор нь юу ч болсон байлаа ажлаасаа чөлөө авдаггүй хүнтэй. Яасан болдоо гэж бодсон шиг явж байтал замд Японы сүм байхыг хараад хортол сүнс зайлуулдаг гэд улаан цаасан дээр ханзаар юм биччихсэн баахан зүйл байсан юм. Тэгэхээр л тэр юмнаас нь аваад гэрээр дүүр нааж хава. Шүн унтчихитэл гинт үүднээс нааша нэг хүн амьсгаад ч угаад л муухай инээснэ. Миний зүг аажуухан алхаж угаад дээр минь гараад хоолойг минь боож байна. Гү намайг боож ухтан Японоор янз бүрийн хараал урсгаад л инээд алдаж байтал гинт солонгосоор нэг хөгшин эмэгтэй баахан юм ярьж байна гэж зүудлээд хамаг хар хөс цутгаад сэрвэ. Маргааш нь өөрийгөө толинд гартал хоолойг минь нэрээ хүн боочгсон гэмээр хөхрөөд ором гарч гаж. Маргааш нь ажил дээр нөгөө солонгос найзтайгаа таартал бүр үнэхээр баярлсан шинжтэй над дээр ирээд өнөөрөө танах руу нагц игчдэг явж болох уу? Гэхдээ гайхсан ч тэгл гэлээ. Тэр найзын маань эгч нь Япон хүнтэй суусан. Харин нагц игч нь саяхан Японд ирсэн гэж хэлв. Орой болж найзтайгаа нагц игчтэй манайх руу хөдлөлөө. Очоод байж байтал нагц игч нь байсхийг л өөдрөө цэхэлзээд муухай хараад байна. Бодолгүй найз минь миний дэрэлдэг дэрнээс өөрийн үргэлж хүзүүндээ зүүж явдаг сахиусан гаргаад ирсэн. Тэр өглөө найз минь манай гэрт байгаа зүйлийг минь мэдрээд өөрийн сахиусыг дэрэн дотор минь хийгээд нагц игчийн дуудсан нь энэ байж л дээ. Аз таарч нагц игч нь солонгосоос найзын маань игчинд ирсэн байж. Өглөө яарад гарсан нь нагц игчийг Осака гэх хотоос авчирсан тэр байж.
Тэр орой эгч нь янз бүрийн зан үйл хийж одоо арай гайгүй. Гэхдээ надад энэ газараас нөө догшроогүй байгаа сүнсийг чи өөрөө янз бүрийн тарин нааж догшруулсан байна. Тэр өдөр дэрэн додорч нь байсан сахиус байгаагүй бол чи аль хэдийн амиа алдах байж гэж хэлсэнтэй. Найзтан бас нагц зэгчт нь маш их талархаж одоо хүртэл хэрхэн ачиг нь хариулах тухай бодоод олдгүй юм. Нөгөөдөр нь гэрээсээ нүүж мөнгөөн цоглуулан өөр байр олдлон Солонгос найзын дан байсан. Бас нагц зэгч нь бөө биш. Удмаар нь далд юмсыг мэдэрдэг онцгой чадвартай гэж хэлж байсан. Эцэст нь хэлэхэд хорвоо ертөнцийн хаанч бидний харж хүрч чаддаггүй мэдэхгүй зүйлс олон бий. Сүнс чөтгөргөж байдаггүй гэж өөртөө бардам мэдсээр байж өөрийгөө баллах шахсан гэвч үнэхээр сайн хүмүүстэй учирч азар одоо 9 мэд байна. Гэр бүлд минь тохиолдсон муухай дурсамжийг бичгэр шийдлээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө манайх байр түрээсэлдэг байлаа. Тэр үед нөхөр бид хоёр бага насны 3 хүүхэдтэй залуу гэр бүл байсан юм. 5, 3, 1 настай хүүхдүүдтэй. Нөхөр бид хоёр ярилцаж байгаад байр түрээсэлдэг мөнгөөрөө гэр аван амьдралын шинээр эхлүүлэх шийдвэр гарган санал нэгдэцгээсэн. Хараахан өөрсдөн гэсэн газаргүй болохоор миний багадан өсөж торинсон өвөө эмээгийн хашаанд амьдрахаар болсон юм. Гэр бас хэрэгтэйгэсэн зүйлсээ бэлтгээд нүүцгээлээ. Их томоо хашаа бий. Хүүхэд байх үед минь тэр хашааны хойд талаар уртаа гэгчин жалга байдаг байлаа. Оюутан болоод тэндээс яваад удаагүй байхад жалгыг битүүлж улсаас бүтээн байгуулалт барьсан юм. Тэр жалганы ойролцоо 3 хүн өнгөрсөн. Гурвуулаа санаандгүй услаар яг нэг газар өөд болсон. Хажуугаар нь машин зам байдаг юм. Газар нь жаахан уруу, дээд талдаа нэг байшинтай. Өвөө эмээ хоёр минь амьдардаг юм. Бид гэрэн альвалах тэгш гисэн газарт байшингийн харалдаа хашаанаас метрийн цайнд хуучин байсан жалганы яг эсрэг талд нь барьсан. Намар болоод сэрүүсчихсэн үе байлаа. Хэд хоног гэр орнон цэгцлэх хүүхдүүдийн цэцэрлэг гээд хөлхөдлөгөн ихтэй завгүй өнгөрөв. Нөхөр ажилласаа 5 хоногийн жөлөө авсан юм. Би ч амралтаа авсан байлаа. Тэгэд нэг орой юмаа цэгцэлж байгаад би өрөөсөн эмгэн гээжгсэн. Тэр оройно маргаашил гэгээдээ тайж олъё гэж бодоод унтаж байтал. Гү шүн дунд борооноос хамгаалж хийсэн гэрийн гялгар цаас шажигнаад сэрчихсэн. Гү сэрэд шуураад байгаа багтаа гэсэн шүүн бодоод буцаад унтлаа. Өглөө нь босоод нөхөртөөгөө хамт өрөөсөн эмгээ хайж оллоо. Тэгсэн гэрийн ард хаяанд хөвдөж байх юм. Гэтэл яг эмэг байсны харалтаа жаахан дээд талд нь гадна цаваг гэлгаруудыг ураад хийж гаж. Гү бит хоёр ч бүр гайхаад нохоо муурал байх гэд тоосонгүй. Маргааш нь нөхөр өглөө 6 гээд ажилдаа явсан юм. Би ч нөхрийг дагаж босоод галаан төлж цай чанчгаад гэр орноо янзалж байтал гинт хаалга өөрөн савагдаад онгойчдөг юм. Гараад гартал гадаа ямар ч салхихгүй. Дотроо гайхаад л өнгөрсөн. Хар багасаа амьдэрсэн газар юу л байв гэж бодоод. Тэгээд нөхөр орой ажилласан ирээд гэр бүлэрийн хоол цаган идчихгээд зурагтаар кино үзээд л гэрлэн унтраагаад хэвдэцгэлээ. Галдулчихсан болохоор гэрч нэлен халж баг хүмэн халуудсан бололтой газар буугаад хэвдчихлээ. Зурагтаа үзэнгийн баг руугаач бас хараастай. Гэтэл нүдэн дээр хүүхдийн минь хөл өргөгдөөд өөдрөө угц татагддаг юм да. Бурхан минь гэж үнэхээр амар. Яг л кинонд гардаг шиг. Би яаж тэгж хурдан хөдөлсөн юм хүүхдийн шүүрээд л авсан. Яг тэр шүүрч авах үед цаанаас нь татаад байсан. Хүүхэд маань чорилоод л нөхөр хөдлөхгүй таг ширтчихсэн шокийн байдалтай. Би гэрлээ асаа гэдэл орилсон. Нөхөр ч ухаан ороод гэрлээ асаалаа. Хүүхэд маань ч тайвширч чимээгүй болов.
Анхудаа л тийм юм харж байгаа би болон гэрийнхэн минь бүр салгалаастай. Цаг гарan ард цуугуулж тайвширч байгаад унтахаар болоод гэрлийн унтраатал баг минь өөдрөө цаагаад манга гэж орилоод болдгоо. Гэрлийн асаалаа. Дахиад л бүгдээрэн хайж сандраад арай гэж гэрэлтээ унтцгаав. Тэгсэн шүн дунд гинцэрчгдэх юм. Ахаад л нөгөө гэлхар цаас шажигнах чимээ гэрийн хаяанаас дээшлээд л байна. Тэгснэ гинт гэр дээр пад гэдэл нэг юм өсрөд гарчихсан. Өннүүдийн завсгаар хонхоогоод л дөрвөн хөлөлсөн амтэн ч юм уу юу ч юм тоон руу дөхөөд л байсан. Би ч айгаад нүдэн ханчихсан. Тэгсэн нөхөр гинт босоод тоон руу ширтээ зогсчихдөг юм. Би дагуулад тийшин хартал хөвлийн тисгэн хүйдэн цасан шуурганд даруулсан гэр шиг битүү мөс засал харагдав. Өөр юу ч харагдаагүй. Тэгсэн нөхөр амар аяархан удаанаар за гэж зогсоод байсан. Яана ховстуулаад биднийг алжих үедэл гэж айсан. Би ч зориг ороод нөхрийгөө дуудлаа. Таг зогсоод л байна. Гинт баг маань орилоод л нөхөр цочоод эргэж харснаа багыгаан тэврээд. Би энд яагаад зогсож байгаа юм бэ гээд юу ч санахгүй байсан. Бурхан минь ахаад л унтах гэж оролдсон. Унтлаа. Ахаад л сэрчв. Байр дөрөсөлдөг байхдаа том ортой байсан. Тэрнийг хойморд голлуулж тавьсан юм. Би орны хамгийн урд цагаад унтсан. Гэрийн ард талаас юм авирсан болохоор айгаад нөхрийг тэр талд хүүхдүүдэн голдон аваад унтсан юм. Нөгөө асаалттай байсан гэрэл минь унтарчгаж тас харанхуй. Эргэж харж хөдөлж чаддаггүй нилээн хэвтлээ. Нөхрийг сэрээдэх юм уу гэж бодсон боловч өглөө ажилтайг нь санаад болсон юм. Би хөшөөд гар бадараад болтгоо. Толгоогоо жаахан эргүүлээд тоон руугаа харсан ашгүй сар тусч байна. Төрөний амир цас мөс алга. Тэгэхэр нь тайвшраад биеийн чилээгэн гаргах гээд бүтэн эргээд харлаа. Ёо. Зүрх рүү мөс гарч байгаа юм шиг л нуруугаар жирс гэдэл хамаг арсны нөхсөв нээгдэж шар ус минь босч байгааг нь мэдрэгдсэн. Яг өөдөнд хаалганы наан өнгө нь мэдэгдэхгүй болсон ноорхоо дээлтэй урд ширэлцсэн үстэд нэг тийм дэхийн тэмдэггүй нэг юм зогсож байсан. Хөсчгдэх юм блий. Хөдөлж чадахгүй, нүдэж анж чадахгүй. Орилох гэсэн хоолой дээр нэг юм торжгсон гэмээр аваач гараагүй. Нөхөр сэрээсэй л гэж бодсон. Тэгсэн өнөөгч нь амар хурдан шилжиж миний өмнө тулаад ирсэн. Би нүдэ анж чадахгүй, нүд аргаад нулимс урсаад л байсан. Өөрөөсөө мэдэрч байгаа юм гэвэл чичирч байгаагаан ард дагдсан тэр цэвхүүтэн гар тавьчихсан юм шиг муухай мэдрэмж. Гэр хүйтэн бүр маш хүйтэн байсан. Бас нэг тийм нэвширсэн муухай үнэр. Энгийн үедээ үнэрдсэн бол огиж бөөлчхөр. Тэр над руу ширтээд л байсан. Нэгнүүд нь зүгээр л уурхай, нөгөөнүүд нь тасгаар. Тэгээд маш удаан ширтсэн. Надтай яриад байсан юм. Тэгтээ би сандгүй. Сүүл рүүгээ маш их гуниг төрсөн. Би уйлж байсан. Өрөвдөлтөй санагдсан. Сүүлийн хэлсэн ганц үгийг нь сандг юм. Зүгт гэж хахир хоолоогоор хэлж байсан. Тэгж хэлчихэд л бүдгэрийг лалга болчихсон. Уур шатж байгаа юм шиг. Тэгтэл цаана нь хаалганы урд амар урт сүүдэр дагуулаад хартал тоон өнгөрөөд дагуулаад л толгоогоо эргүүлээд л амар. Тэгээ хартал яг миний дээрээс хоёр улаанууд ширтэж байсан. Тэр үнэхээр амар. Зүрх зарцах шиг болоод би ухаалтчихсан юм. Нэг сэртэл нөхөр намайг сэгсчиж байсан. Өөр цайгаад гээгээ орчихож. Нөхөрлөгөө хартал нөхөр надаас цочоод хойшоо саваад унчихсан. Би айгаад яаваа гэдэл нөхөр чиний нүд яачихсан бэ гэсэн.
Бэж босоод толинд хараад өөрөөсөө цочсон. Час улаан болчихч хоёр нүд минь. Тэгсэн шүн нөхөр бас хар дарсан гэв. Гүнийг хар юм сүнсээ өгөөч гэд гуугаад хөөгд байсан гэсэн. Том баг хоёр минь халуурч байсан. Өглөө нар гарангууд нөхөр ажилдаа явж би хүүхдүүдэн аваад эмнэлэг орж үзүүлчихэд хүүхдүүддээ өвөө эмээдэн үлдээхэд би өөрөө нүдээ үзүүлэхээр эмнэлэг орсон юм. Салстын дөрөвтэй цус харавалт гээд хэд хэдэн шинжилгээ өгöd. Нүдний тусаалга, тос, дотроос нь уух юм аваад харсан. Гэртээ ирээд нөхөрлөөгөө залгаад яах ихэ ярилцлаа. Нөхөр 2 хоног тэс чихвэл нэг таньдаг портер нь гэр ачаалал өгье гэсэн гин. Юун 2 хоног дахиад нэг л хоног бол өгчих юм шиг санагдаад байсан. Өвөө эмээ хоёртой хэлж чаддгүй. Гэхдээ насаар амьдэрсэн хашааг нь сүнстэй гэлтэй биш. Эмигээс тойроогаар асуулаа. Энэ чалганы хажууд хүн өнгөрсөн 9 шидийн мэдэгдэж байна уу гэдэл. Эмээд гисэн. Үгүй юм хон мэдэгдээгүй. Яасан миний охин гэж үн. Бэж зүгээр л хүн өнгөрч байсан болохоор нь санаа зовоод л гэв. Хүүхдүүдэн өвөөгөөс авсангүй. Гэртэн ороод агтайгаа нэрава. Болсон явдлаач хэллээ. Агч шууд нүүл гэж байна. Ах нэг өдөр өвөөг нь дэрж хонсон гинэ. Шүн ундчуудлыг эзэн өвдөд сэрсэн юм байна. Тэгэд нойлороод би засаад сууж байтэлээ. Нойлын яг харалдаа хашааны болонд нэг том улиас байдаг юм. Сарны гэрэлд модны сүдэрт нэг юм хөдлөх шиг болж. Агч босоод тэр зөврөө жаахан дөхөд харах гэж ойртож нохоо байх гэж бодсон гин. Тэгтэл нөгөөх нь босоо зогсчихж. Хүүхэд чиг харагдсан. Агч пал гээд юу үлээгээд л ихэн бодогдож хүүхэд байхгүй тэгээд ажиглтэл өнөөх нэг царай гэх юмгүй нүүгэлдсэн хар юм л бас хөл нь харагдахгүй байж. Агч гинт ухаан ороод хар хурдарын гүгээд өвөгийн дороод хөнчлөө толгой төгөөр нөмөр өдгөвдөж гэж. Ахад юм мэдэгдээгүйч үүр цайдал ундаж чадаагүй гэсэн. Бас л эмээ өвөд хэлж чадахгүй хүн амтанд үзүүлээд аргаан бараад явж байж. Би чахта ярьж дуусчаад хоолоо хийж, цэвэрлэгээ хийчихэд би засах гээд 0 орсон юм. Яг би засч байтал нойлын хаалга хүчтэй савагдаж онгоогоод намайг нэг юм түлхэж гисэн. Амьсгаад ирдэл зүрхний цохил түргсэд золтой л ухаан алдчихсангүй. Өмдөө хальт татсан болоод босоод гэрлүүгэнгүй. Гэрийн хаалга онгойчгч орхон болоод шууд урдуур нь гүйсэн. Гүүх замдан гэр доторхон хараад л өнгөрсөн. Орны урд хар сүйдэр харагдсан. Өвөг ихрүү гүүх зам маш удаан санагдсан. Өвөгийн дороод салглаад л байв. Эмээ цай айгалж өгөхөд надад цайны халуун нь ч мэдэгдэхгүй байсан. Өвөө хөөрхий даралт үзэж өгөхөд бараг л харвах төгсөн байлаа. Түргэн дуудаад тариа хийлгээд нэг эм аваад тайвширлаа. Нөхөрлөөгөн өнөөдөр л явъя, энэ дахиад хонол өгөх нь гэд болсон явдлаа бичвэ. Нөхөрч цаа гэж байна. Орой ажилласан эрэхтэй хамаатныхан бүү ахыг аваад ирж. Манай гэрт орж үзээд л царай нь хачин болоод онготооч болохгүй гараад явчихсан. Машинд орж суугаад нөхөр бид хоёрыг суу гэлээ. Ороод суудал шууд ухраад манай гэрийн зүг ухар гараандаа хийгээд камерт нь юу харагдаж байгааг хар гэв. Хартал бурхан минь тэнд зүгээр сүнснүүд гүйлдэж байсан. Том жижиг янз янзаараа. Машины ухрахад үнэхээр харагддаг юм билээ. Би одоо ч ухрахтаа харж чаддаггүй. Эндээс шууд нүү, гэрээ орхиод нүү, явандаа гэртээ үйл хийлгээд ав. Харин толдоо тавилах сэлтэн тэр жигт нь хай гэсэн. Энд маш их сүнсний эрдчим байна. Та хоёр яг тэр цөм дээр нь гэрэн барьж чаж гэсэн. Хажууд байдаг байсан чалхыг битүүлснээс болж сүнсний эрчмэнд энд шилжиж ирж гэсэн. Өвөө эмээ хоёр минь яах вэ гэхэд явандаа ятгаж угаад нүүлэг гэв. Бид тэр оройдон яаран нүүж нэг зарын дагуу байр түрээслээд хүнжил пүүгээ аяг шанаг хувцас гутлал авч гарсан. Бусдыг нь үлдээсэн.
Байранд ороод манай ихэд давгүй болоод ирвэ. Гэхдээ би л болдоггүй. Нүдний улаан л бүдгэрснээс айж цочих, чичирч салгалах, хар тарах гэх мэт зүгээр болон төрөд ирж байгаа хүүхэд минь хүртэл аимшигэн болж харагдаад болдоггүй. Галзуурхад ганц хурал дутуу байв. Тэгээд өнөөбөө ах дээр очлоо. Ах онгодон буулгаад үзв. Тэгсэн миний хаяад буцаагаад гэрийн хаяанаас олдог. Эмигнээс над руу ширтээд үйдэг сүнс зүүгдэд намайг дагаад ирч гэж. Эмиг минь тэрнийг хүлчихэж. Сүнс цайлчгаж. Сүнсийн дуудуулж тэр сүнсийг надаас салгах үйл хийлээ. Хэдэн ч цагийн юм болов. Хоёр эмгээ хотоос гараад газар болоод ирсэнтэй. Өр хүүхдийн алдаж зовж яваа амьтны сүнс ирсэн газрынхан зүгт булаад ир удахгүй амьрлаж төрлөн олно гэсэн. Тэр урт сүудэртээ намайг ахиад таарсан бол балрах байжээ гэсэн. Тэгэд л би зүгээр болсон та. Өвөө эмэд минь нэх удаагүй юм мэдэгдэж шууд нүүцгэсэн. Нэг том бөө манай хуучин газрыг хямд авсан гэсэн. Яах гэж авсныг нь мэдэх юм алга. Одоо бүгд дайжгүй. Би хаяа бодохоор л салгалаад байдаг юм. Нөхөр энэ талаар бүр ярих ч дургүй. Хүүхдүүд сайхан том болцгоосон. Том маань тэр өдрийг мартаагүй. Тэр газрын хажуугаар явах ч хүсэл төрдөггүй. Энийг бичгэд л хөлрөөд нуруу хүйд тааж байна та. Газрын байршил хаав эдхийг нь бичгийг хүссэнгүй. Тэр сүнснүүд нь яг л тэр жалгандан гарч чадалгүй ур саадл өнгөрдөг байсан гэсэн. Харин тэр жалгыг нь болж сүнсний ирчмийг ил гаргаснаас болж тэрүүхэн хавьдаа тэнч явдаг болсон байна гэсэн. Хоёр ертөнцийн цаг их юм нэг тиймэрхүү юм байсан гэсэн. Юун түрүүнд найз минь чи энэхүү үйл явдлыг сонсох эсвэл уншиж байвал надтай холбогдорой гэж хүссэн учраас бичлээ. Учир нь чи бид хоёр болсон бүх зүйлийг сайн санаж байгаа учраас нэр ус он сартаа бичлээ. 2016 оны зун. Тухайн үед би алдан хөдөрт төслийн ахлах хийдэг байв. Ээлжид хуваарийн дагуу амраад зуны Улаанбаатар ганц бий боломжийн цалинтай залуугийн амьдрал ямар байдаг вүлээ? Тэр бүхнийг бусдын адил хийж явлаа. Тэр үед багын найзтайгаа 2 хоног дарааллаж шоудаад уйдсан маягтай тухайн үед хэн ганц бий. Гажууртын Монгол шилтгэний гадаа машиндан тамхилаад сууж байхад ажлаас залгаж яаралтай Говьалтай аймгийн Чандман сум орох ажилтай болсон юм. Манай найз бид хоёр багын найзууд бөгөөд аль 10 жилээс нь дотн нөхөрлөж ирсэн. Ёстой л өвөр төриндэн орсон хүмүүс үлээ. Түүнийг хочоор нь бичлээ. Багаас нь жамаа гэж дууддаг нь ч учиртай байсан. Миний найз багаас нь хөдөө гадаа явах, гол орж сэлэх, лагер явж салхин гаргах зэрэгт үнэхээр дуртай байсан болохоор ханиндан газ томилолтор явчаад ирэх гэхэд дуртай наргагүй хүлээн авч бид хоёр ажлын машинаар үүрээр хотоос гарав. Угаасаа уулуурхан компаниудын мөрддөг стандарт журмаар хөдөө явж байгаа машин болгонд идэж уух хүнс хэрэглэл бэлэн байдаг болохоор удаад байлгүй хотоос гарцгаасан юм. Жамаа бид хоёр угаасаа арх уудаггүй хаяа нэг пив уудаг хүмүүс байсан болохоор замааж сайн хороож тавих гэж гарав. Үдээс хойш Баян-Онгор аймгийн төв дээр хоол идэнгийн алтан орох засмал зам тавигдаагүй байсан учраас аймгийн төвөөс баруун өргөж салж Байдэргийн гол хөхөргийн гармаар гарч тэндээс нь шууд Чандман орё гэж шийдэд хөдөлсөн юм. Үүнээс цааш дандаа шуран замаар давхсаар харуу бөрөө болох үед хөхөргийн гармаар гарч таарав. Их усаар гарсны дараачаас машин маань нэг л биш. Доголдоод ухаар нь чанга хойш шалын хоолойгоор яваад очдөг. Үнийн ус хэмээх тээврийн жолооч нар цуглаж хоол иддэг гэр гуанзууд руу давхсан юм. Ихэнх нь дүүрэн хүнтэй байсан болохоор харж хорж нэг байшин гуанзанд хөнгөө байхаар нь орж хоолон захиалаад амарцгаалаа. Жамаа хоолой хүлээнген амарч байхад би машинаа шалгахад машины хөргөлтийн шингэнгүй шахам явааг мэдээд
Тэр хавьяас тосоол олж асуудлыг шийдээд эргээд ирэхэд тэр бүх асуудал эхэлсэн байсан. Чамаа хизэнээс инээд хөөрт аливаа хошин зантай хүн гэнтэл хүнд загнуулсан мэт номхон суугаад байгааг би анзаарсан юм. Тэр гуанзны эзэн тогооч нь настай эмгэн өвгөн хоёр байлаа. За хүүхдүүд хотоос явна уу? Хоол хэлгэж идвэл манай наарн дээр үнгүй хоноод явж болно шүү гэж хэлсэн юм. Угаас найз минь байгаа байтал тэр гуанзны хүйтэн цэврэн инээрийг нэг л биш байсан болохоор хоолон идчихэд явантаа гэж бодож сууж байлаа. Төдөлгүй хоол ирж нэмээд бонусанд нь чансан гэдэс дотор ирээд хангалттай цадаад нойр хүрээд эхэлсэн болохоор хоёулаа замаа хангалттай тавьчихсан юм чинь. Жаахан нүдний хор гаргаад хөдлөе гэж чамаа хэлсэн юм. Ингээд их хэсэг зөрмөглээд унтаж байхад тоолгой дээгүр баахан жаахан хүүхдүүд гүйлтээд "Эмээ битгийлтэй. Эмээ би наад хоолыг чинь идэхгүй" гэдэл зөрхрэн ойлох гасланд тухадж гарсан юм. Би ихэндээ өөр хүмүүс ирсэн байх гэд нойрон харамлаг маягтай хэвтээд байв. Тэгсэн гинтл хүн хахаад байх шиг сонсогдоход өндөгөд харвал чамаагийн цээжин би энэ дэр нь хүнийг хар юм суужсан хоолойг нь боомлжсан байдалтай харагддаг юм та. Хүү хагийн зураг босч юун төлөө хар багаасаа хамтдаа зодоонуудын хийсэн бэлээ. Нөгөө юмыг нь түлхээд унгах гэсэн чинь хий хоосон биш. Нэг тийм хөшөг шиг хөнгөн зүйл гарт мэтрэгтэн хормын төдөд замхраа талга болчихсон. За байдал бишдсэн байна. Яг одоо явъя гэд хувцс хунран хам аваад гарцгаасан. Үүр цайхын үед тэр байшингийн хананд 3 тэрсгэн хүүхдийн зурагнууд байгааг хараад энэ байшинд ямар нэг новшин явдал болсон тодорхой байна гэж бодоод гарч шууд урагш чандман сумруу гიშгэлээ. Нар дээр гарч дотор арай тайвширч урд шөнийн болсон явдлын талаар хэнч ярихыг хүсэхгүй байлаа. Энэ үед найз минь ямар нэг юмд эзэмдүүлсэн ховсдуулсан гэмээр байдалтай дуурж өгөхгүй. Бас хүзүүх холоог нь хумсар маажсан болдоо цус шүүрсэн байв. Ожиг газраа нилээн дөхөж 2 том уул ороогоод тонгойтол нэрийг нь дурдаад яахав. Нэгэн баригадын дэвэр орж таарсан юм. Цааш явах заман асууж санаатаа айл амтан хараад нэг дам байшинт очтол бүх цонхнууд нь хагарах. Хаалгууд нь цоожтой байсан. Хагарха цонхоор нь өндийгөд гартал дотор нь 30 орчим настай хүүхэн л цаашаа хараад үсээ нямбай гэгчин самнаад байх юм. Уучлаарай юм асууя гэж намайг хэдэнтэн хэлсэн ч сонсож байгаа шинж алгаа. Би бүр гайхаад за сохор төлийн юм байлгүй дээ гэж бодоод эргээд машин дээр ирэхэд жамаа байсангүй. Би ч бүр гайхаад нөгөө тоологтод нүд бий гэдэг кино уншдээ. Тэр санаанд орж нуруунаас хүйтэн хөлс урсч байсан юм. Машинаас холгүйхэн өрхөн битүүлсэн мөрдлөн үүдийн нээлттэй өргсөн нэг саарал хэр анхаарал татгаар нь тийш яваад орсон юм. Гэрт ороход манай найз нэг хүнтэй юу ч ярилгүй сууж байсан. Гэгийн цагаан өдөр гаднаас орж ирэхэд нүд дасахгүй харанхуулахад юу өгцсөн гэж бодно. Жижигхэн ногоон сандал дээр хажууд иш харан суухдаа нүрээ цаашаа нуугаад үсээ самнаад сууж байгаа нэг тархан нэмэгтэй. Насан лав даалгарсан гэлтэй хөгшин хүн байж их тархан. Бас чармаа нүцгэн. 2 хүүхэн бараг өвдөгний толгойг нь давсан гэмээр урд том нэг л ив хавгүй. Гэрээс нь өмх хэрсэн гэмээр их хүн үнэр нэвтүнэртэж байхад яагаад хаяахан шуудгүй байлгүй гэсэн бодолтой гэр тодорхойг нь анзаарвал хуучирсан сервант шиг юмны хагарсан толинд тэр эмгэнтэй харц тулах ирсэн. Унжсан цавх хүйтэн харц. Энэ бүх байдал биш байгааг ойлгоод жамааг аваад гарах гэсэн боловч бүхий л замын турш дууган хураагаад үйсэн хүн чинь гинтл дуу орж би эндээ үлдлээ. Чи ажлаа амжуулчаад манай гараад авчих гэж авдаг юм да. Юу хуцаад байгаа юм бэ? Арай энэ эмгэн сонирхлыг чинь татаад байгаа юм уу? Гээд хамаг сүнс зайлах шахам хэлэхэд үгүй энд нэг юм байна. Мань тэрийг авах хэрэгтэй юм шиг байна гэж зөрүүдэлсэн юм. Тэр хооронд тэр эмгэн юу ч ярихгүй цааш гарсан хэвээр үсийн самнаад л суугаад байсан.
Эргээд бодоход тэндээс баахан маргалдан байж гарснаа санаж байна. Нэг мэдхэд чандам нь ирж ажлаа амжуулсан юм. Хэдий зун чиглэн чандам сум оройдоо нэлийн хүйтэн хөгжил муутай болохоор зочдбууд л гээд авах юм байхгүй тул хонох айл олж вэ гэд найздан өөрөг даалгавар өгсөн байсан. Харамсалтай тэр өдрөөс хойш одоо хүртэл би найзгаа олоогүй. Бүхэл бүтэн 2 өдөр сумын цагдаагийн байцаагчтай хамт сумын булан дохоо бүрийг нэгжиж үзээд найзгаа олоогүй. Харин тэнд таарсан хотын дугаартай нэг тээврийн чулууж агаас учир байдлыг хэлж асуухад та нар гурвуулаа үүрээр үнэ уснаас хөдөлсөн биз дээ гэж хэлдэг юм. Тэгэхэд хамаг үс босох шиг л болсон. Харин тэр үед тийм ээ надад нөгөө л баррикадын гэр бодогдоод байсан. Хоорондоо 30-аад км зайтай тэр сөөрөнд л байгаа байх гэх бодол. Хотоос хамттан гарч гад ар гэрийнхэнд нь би юу гэж хэлэх юм бэ гэдэг бодол намайг зориг оруулж буцаад тийшээ очиход нөгөө гэр байсангүй. Би бүр гайхаад хавь орд тоглож байгаа хүүхэд хараад асуухад надад хариулах нь битгийх л ярих хүн ч олдсонгүй. Ингээд би яах чаргагүй хот руу ганцаараа буцаж энэ олон жил өөрийгөө буруутгах үзэн ядаж харамсал тээсэн бодол үүлийн эдэлж сайхан найзыгын орхиод ирсэн. Би огт шашин шүтлэггүй. Аливаа зүйлсийг хүн өөрөө л бүтээх ёстой гэж бодож явдаг хүн. Харин өнгөрсөн жил үеэл минь бөө зарим болох ёслол үйлдэв. Бич дотрон ихэд гайх хянцтай хамаатан садангаран очиж танилцах, мэдлэж залгах ёстой юм байна гэж бодоод очоод өнгөрсөн бүх явдал чамаа найзынхаа талаар тайлал сонссон юм. Товчхон хэлэхэд найз маань үнэ усны тэрхүү гуанзанд бийжсэн тэрэнд хорлогдсон юм билээ. Тэрхүү газарт нэлийн хэдэн жилийн өмнө 3 өргөмөл хүүхэд хоолнд хордож насыг барж тэнд сэвдсэн. Найз чинь хуул усандаа шингэж үлдсэн байна гэж хэлсэн юм. Гэхдээ амьд мэд бөгөөд хэдэн жилийн дараа уулзна тэр үед өнгөрсөн бүхнийг битгий асуугаарай гэж надад тэр зайран үеэл минь загсан юм. Тийм ээ найз минь. Чи энийг уншиж байвал над руу залгаарай. Утас минь хിവэрэ. Гэрээ аяг минь хിവэрэ байгаа шүү. Намайг Тэ гэдэг. Одоо 24 настай. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө болсон явдлын талаар бичгээр шийдлээ. Би ч бараг өөрөө мартаж орхиж. Гэхдээ саяхан болсон нэгэн явдлаас болоод бага насны маань травма сэтэрч гიშгэл санагдлаа. Бараг 10-аад жилийн өмнө болсон явдал юм л да. Зуны амралт эмээгийнхээ дүүгийнд очиж өнгөрөөдөг байлаа. Мал ахгүй хөдөөний амьдралтай холбогдож. Гэхдээ яг таг хөдөө бол биш. Сумынхан төвөөс 10-аад км зайтай. Сум нь бараг бүхэлдэн харагддаг юм. Миний хүүхэд нас бараг бүхэлдэн өнгөрсөн дурсамжтай бас миний төрсөн нутаг. Энэ газрын маш том хийдийн маш том лам миний нэрийг хүртэл өгсөн юм. Тийм болоод ч тэрүү надад маш их ээлтэй санагддаг. Бас миний амийг аварсан ч гэж боддөг юм. Тэнд амьдардаг байсан газар маань нэг хуучин хаягдсан баригадын төв шиг нурсан балгас ихтэй. Айлууд нь ч зарим нэг бүтэн байшингийн ян залж малын хашаа, зарим нь бүр амьдардаг байшингач хийж гисэн байдагсан. Гажуудаа бас хуучин их бууны сүртэй яг гол дагсан. Сумны хонгоо их төөнэ. Зарим айлын малын хашааны их бууны сумны хонгоогоор хийгдсэн яг л хуучны Орос дайнтай кинонд гардаг хот шиг. Урдхан 3-4 км-ийн зайд хуучин өмсний фонд гэдэг билүү дээ нэх урд маш том 3-4 барилгын балгас байдаг байсан юм. Малан тийшгэн явчихдаг. Нэг өдөр үеэлүүдтэйгэн бөөндөө тийшгэн малан тууж ирэхээр яваад энэ нэг явдал тохиолдсон юм. Бүгд л жаахан хүүхдүүд балгасны наагур цаагур гүйлдээд тоглоод л их хөгжилтэй байсан. Хамгийн наад талын бас хамгийн том цагаан байшин хуучин агуулга шиг их том
Хоёр хаалгатай. Дотор нь хов хоосон дүүрэн хэрэг шувуу үүрлж ирсэн. Өдөөш орсон хэдэн ямаагаан тууж гаргаж ирэх гээд хаалган дээр нь гарсан том нөхөр. Бид нар үед баг бүх биеэр нь багтахаар толгоогон оруулаад хажууд байсан үеэл яг надтай зэрэгцээд чаа гэдэл орилсон юм. Яг энэ үед нүдний урдуур бүрсийсэн хүнд үрстэй зэрэглээ шиг зүйл маш тод өнгөрсөн. Нилийн өндөр. Нар яг жаргаж байх үед надад бүр маш тод харагдсан. Ээжээ гэж орлоод толгоогоо буцааж гаргах гэсэн тэр том нөхөр буцаж толгоо гардаггүй. Яг чигэж оруулж хад буцааж гаргах гэж зовж байгаа юм шиг. Би уйлаад л манай хэдэн үеэл хойноос татаад нөгөө зэрэглээ шиг зүйл чигээр яваад замхарчихсан. Арай гэж хоошоогоо бараг бүлтэрч гарч ирээд бүр бүгдээрийн хоошоо инерцэндэн ойчоод бийж тэгэд нөгөө хэдэгэн хаяад гэрлүүгэн гүйчихсэн. Уйлаад л байсан. Гэртэн очиод ах ихчэд хэлсэн чинь итгэдэггүй. Эсэргээр балгасан дээр тоглож угаад гатсан байлгүй гэж аашлуулад. Миний хүзүү битүү шарах. Гэхдээ би бараг биеэрэн орсон ч гацхааргүй том нөхшүүд. Яг хоолоо бариад агшчихсан хаятай үнэхэр сонин. Оройн нөгөө хэдэн үеэлдэн бүгдийг нь яриад маргааш нартаа дахиж очихоор тохироод унтцгаас юм. Хоёр нь надтай бараг хамт өссөн, аймгийн төвөөс хамт ирсэн бараг төрсөн дүү шиг хоёр насны л зөрүүтэй хүүхдүүд. Харин нэг нь бидний ирсэн айлын ач нь. Үйдэнгийн шахуу 4 хүүхэд. Шөнө нь би хар дараад халуураад тэр барилга нь дуудаад үн гэж зүүдлээд өглөө уйлж сэржүүлээ. Маргааш бүүн айдас ч гэсэн жаахан хүүхдийн сонирч цангаар нөгөө гурваан дагаад уяатаа нохоогоо тайлаад дагуулад очиж үлээ. Очоод л бүүн айдас хамаг нурууны ус босоод л хоолой зангираад. Манай нэг нь сүнс гэж байдгүй юм гээд нөгөө барилга руу нохоогоо дагуулж ороод энд хин чалга гэд над руу инээсэн чинь хамаг хэрэг пэр хийдэл нисээд дагуулж ирсэн нохоо минь чихээ маачаад гаслаад хэвдчихсэн. Яг тэр барилга дотор баймааргүй байгаа юм шиг. Тэр үед л надаас бусд нь жинхнээсэн байсан том гинжтэй том банхар нохоо жижигхэн гөлөгшгөл тэр дотор тэгж айхыг хараад. Тэгээд л яаж ирсэн юм? Нэг мэдсэн бүгдэрийн гэртэн ирж гисэн бөмбөгөнтөл сууж байсан. Айлын ах ахиж битгий дээшээ яваарай гэд барыг биднээс гуйж хүлээ. Шүн дунд унтаж байхад ах ихч хоёрын яриаг сонсчихсан юм. Хэний нөгөө юмтаа таарсан биш үү? Яадаг вүлээ. Маргаашнаас унаа олж бод сая энэ хүүхдүүдийг гээд. Ах уулан чи гэм хоргүй л дээ. Дээрийн борооноор малдаган оржоод хорогддог орой нэгэд хаарсан үн хилцэг хагарах шахсан гэдэл. Би ч бүр үхтлэн аж нойргүй хонжуулээ. Маргааш нь тэгээд бодсон. 2 жилийн дараа нь билүү дээ. Ахиж очоод морьтой хажуугаар нь явж угаад морь үргээд ойчиж чирэгдээд өхөнгөн алдсан. 2 хоног лав ухаангүй сумын имлэгт хэвдсэн юм. Тэгээд тэрнээс хойш ёстой зөвлөлгүй явж угаад Баян хонгор аймагт нэг том бөөдөр очоод сонссон. Юмтай газрын ямаар тоглож байж чагтхан улаан амиа алдах төгссөн байна. Амийг чинь аврах гэж дагуулж утсан давхар нүдтэй банхар чинь гисгэж гэж хүлээ. Дээр нь л бид хэдийг явснаас удаагүй банхар минь сурггүй болсон гэсэн. Уул нь гэрээсэн холддоггүй нохоо байж хүлээ. Бас нэр чинь их хүнд юм байна. Нэрийг чинь сольж үгүй. Нэрээр чинь дуудаад л байдаг юм байна. Тэр харь газраас гэж хүлээ. Дотор харцгант л хэлсэн шүү. Гэхдээ тэгээд л тэр шинэ өгсөн нэрээр нь их удаан яваагүй. Том ламын өгсөн нэртэй юм чинь гэдэг. Өмнө сар харин нутагтаа нэг очиж ирсэн. Голын эрэг дээр 2 хонжигсан надаа. 2 дахь шөнийх нь орой миний нэрээр дуудах шиг сонсогдоод. Нэг ч биш 2-3 удаа. Гайхаад найз охноос өөр хүн байгаагүй бас над шиг нэртэй хүн барыг Монголд байхгүй гэлхүү. Өчнөн жилийн өмнөх дурсамж гол зурагдах шиг л болж үлээ.
Тэгээд нутгийнхан уул усанд эдийнийхэн дээжнээс өргөж хөдлө бодсон та. Манай аавынхаа 70 давхрын оршуулгын урд ууланд нь байдаг юм. Тэнд амьдарч байхад болсон явдлуудаа тавчлаад бичиж. Анх тэр хашааг 2009 онд нэг залуухан гэр бүлээс 900 мянган төгрөгөөр л авч байсан. Нүүж ирээд нэг эсгэлж ирэхэд эвгүй л байдаг байлаа. Яхав амьдрахын эрхэнд тэгээд айх юу юм гэдэл чаваасаа бидгээд амьдарч эхэлсэн. Одоо бол оршуулгынх нь ихэнхийг нь аваад урдууран хашаатаа цэвэрхэн л болоод байгаа юм байна лээ. Бид хэдийг нүүж очиход хашаагүй, машин замгүй. Дэнжи мянгаас хүнс цуглуулах гэж оршуулгын дундууран явдаг байж хүлээ. Нас барсан хүмүүсийн нэр, он, сар, гашуудлын үгийг нь уншчихна. Хэцүү санагддаг байсан да. Тэгээд тэр оршуулга дунд яг хаврын ханш нэг цагаар хідэн лам нар жил бүр ирнэ. Майхан барай адил шүнжин хонх дамар дуугарч хондог байж хүлээ. Ямар ч байсан 3 шүн тэгж хондог байсан юм. Тэр шүнжин хавийн нохоо хуцалдаж бөөн дуу чимээтэй шөнөд өнгөрнө. Хажууханд ойрхон мянган найз гээд нохооны дэлгүүрийг гэх юм уу юу гэдг юм болоо. Тэднийх байдаг. Шүнжэнгүн тэдний манай тэр уулын бүх нохоонууд л хуцалдаж хондог доо. Харин бид нар гэртэн шүнжин хардарна. Унтаа сэрүүний голд шүнжин сүнснүүдтэй тэмцээстэй. Яг унтаа сэрүүний голд манай гэрийн хаалга дэлгэстэй бөгчмөл байсан байлгүй. Хаалганы цаанаас 3-4 насны болов ногоон одон дээлтэй хүүхэд нэг цухуугаад буцаж ороодлоо. Тэгснэн нэг наашаагүйгээд л буцаж гүйж хаалганы ард ороодлоо шүнжин надтай тоглоод. Би сэрж чадахгүй яйдаа гэд байж байтал ээж намайг сэрээжүүлээ. Өөрөө бас хардарж сэрээд намайг эвгүүрхэд байгааг хараад ирж сэрээсэн байгаа юм. Бид хоёр сэрээд удалгүй аав сонин дуурайдлаа. Аав бас хар дарж байна гэд очиж сэрэнэ. Ингэж л дасан зогцоод амьдардаг байж билээ. Нэг өдөр бас би найзуудтайхан гадаа харанхуй болтол волейбол тоглож байгаад яг хашаарууган явж ортол охинд урдаас ухаан мэдрэлгүй хаалга түлхээд гараад ирдгийн. Яасан бэ гэсэн чинь та хайжчихдیں۔ Айж өгөх гэж байна гэд. Яасан юунаас вэ гэсэн чинь зүүд нь биелээд байсан гэсэн. Өмнө нь нэг удаа ингэж зүүдэлсэн юм байна. Гэртэн ганцаараа зурагтны өмнө суугаад Монгол загварын шоу үзээд сууж байсан чинь гинтэл гэрэл нь унтарч асаад. Зурагт нь бас унтарч асаад л тэгснэ манай пэйж гинт өөрөн асаад ажиллаад унхаар нь дүү мэн айгаад шууд гараад хажуу хашааны орой дээр гараад найз охин нь дуудаж зогсож угаад гэрлүүгэн эргээд харсан чинь нэг ээж охин хоёр тоон дээр суужсан харж байсан гэсэн. Охин нь жижигхэн болохоор тооноор ороод манай цахилгаан хэрэгслэр тоглоод байсан гин. Тэгж зүүдлээд сэрсэн юм байна. Зүүдэн бүр тааг мардчихсан. Тэр орой нөгөө шоугоо яг үзээд сууж байтал гинт гэрэл унтраад ассан гин. Зурагт бас жирэлцэнгүүд нь л дүү айгаад хашаан дээр гараад найзыгаа дуудаж байсан гинт зүүдийн санаад эргээд харвал ээж охин хоёр сууж байгаа харж болохгүй гэж бодоод л тэр талын нүднийхээ буланд гараараа нь халахлаад шууд хашаанаас гараад гүйж угаад надтай мөргөлдсөн юм байна лээ. Би ч сонсоод айсан гэж. Дараа нь тэрний дараа бас удаагүй би ээжтэйгэн хоёулахнаа үлдээд хонж байсан юм. Манайх мууртай. Муур маань хээлтэй болохоор бараг л хөдлөхгүй. Зулцгалах төгсөн байсан үе. Газар ор засаад миний хөл дээр гараад хэвдчихсэн хүнд гэж жигтэй юм л унтаж байсан юм. Тэгээд яг шүн унтаж байхад холын гихүү нэг харьцаад байдаггүй ихч минь залгаад танаахыг олдгүй такситэй яваад байна гэд намайг гараад ирэж гисэн юм. Би заа гэд босготон мууран сэрэхгүй хөлөн салгаад мууран эвтийхэн хэвдүүлчихэд гэрлэн асах гэд очтол тоонноос туссан сарны тод гэрэлд нэг муур яг над руу гөлрөөд өвчвсэн.
Өөрийнхөө мөрийг л гэж бодоод яасан хурдан ирж чаддаг байна гэж бодоод л гэрлэн асаасан чинь нөгөө мөр байдгүй. Иргэд гартал манай мөр яг хэвдсэн газартаа унтж байна. Бүр гайхаад хэсэг зогссон. Тэгснэ гинт өө нэрээ эвч туудсан штэ гэд нүмгэн дэрлэг нөмрөөд л таавчтай гараадгүй байсан. Дээр игж байгаа юм чин гэж бодоод айхгүй гүүгээд гарсан чинь тэр хавар хайгаад байдаггүй. Сар их тод туссан шөнө байсан. Нохоо маань намайг тойроод гуцаад л би гинтэл айгаад шар ус усаад л явчихсан. Шууд нохоог нь тэрч чаваад гэрлүүгэн гүйгээд гэртэн орж ирэхэд таавчиг минь хөлрүүгэн бүр углагтаад ард нь гарч гисэн. Би хөлөрөн гүйж орж ирсэн байсан. Тэгээд л ээжийг нь дуудаад эгч тэр ирсэн олохгүй байна гинэ. Би хайгаад олсонгүй. Уцаа ядаж үлдээгээд гарчихж гэсэн чинь ээж алив залгадаа гэд. Утсан аваа залгах гэсэн чинь дугаар нь байдгүй. Бүр гайхаа зогсчихсон. Ээж бол намайг зүүдлээд гараад явсан байна гэж ойлгоод унтаач балаа юм чин зүүдлээд байгаа мó хаашаа юм гэж цагнаад л өнгөрсөн. Би бүр шокроод л орлогон орсон доо. Маргааш нь ээжтэйг гал дахиулна гэд гандан орчоод ирсэн. Орж ирээд шууд хэвтээд л дөрвөн мөж татаад хил хүртэл татчихсан. Анхудаа татаж үтсэн штэ. Амар өвддөг юм байна лээ. Хоёр гар мушиграад л байсан. Хөлвөл чигээрэн хамаг судсан гүрийгээд хил татгаар сонин ярьж болохгүй л болчихсон. 2 цаг хориг татсан та. Дөргөн ирж болчин суллах тарай будаа хийж байж эмнэлэгт очоод зүгээр болж үлээ. Тэр өрөө юу ч дуудаад гарч гисэн бүү мэд. Харин хэд хоногийн дараа хижээл дээр сууж байсан чинь оюутан ангийн хөө даргахтын бөө намайг хүрээд ирдээ гэснэн алгыг минь хараад над руу нэлээд удаан ширдэж угаад наад хашаанаасаа нүү удаан байвал эмэгтэйчүүд чинь бүслэгийнээс доош өвдөж өхөн шүү гэдэг юм та. Яагаад гэсэн чинь өмнө нь байсан настай эмэгтэй савны хортоо гавдраар үхсэн юм байна. Тэгээд тэр гүйдлийн зам хашаан дундуур чинь бас гүйдэг гэд. Тэгэд нэр нь юу вүлээ гэд бодсон чинь анх нэрэн манаахыг хашаагаан аваад нүүж ороход өмнөх айл нь нүүгээгүй байсан юм. Маргааш нь нүүсэн баха. Тэгсэн аамын тэр айл дороод юм ярьж угаад яагаад юм хэмт зарж байгаа юм асуудалтай юм уу гэд асуусан гин. Тэгсэн үгүй хүн өөд болох нь болсон. Манай ээж өөд болсон гэхдээ хөгшин хүн нас нь болоод л өөд болсон болохоос зурдын янз бүрийн болоогүй гэж хэлсэн. Гинлээ. Аав орж ирээд тэгж хэлж байсныг би бүр маш тод санаад. Өдөр нь тарж очиод шууд л хэллээ. Аав тэгсэн чинь би санахгүй байна гэсэн билүү гэдлээ. Би санахгүй байна тэгсэн билүү гэдэл. Ээж юу гэж тийм юм байдаг юм бэ? Баялаач өөр очих газаргүй юм чинь. Одоо засал ном хийлгээд гайгүй тэл гээд өнгөрсөн. Үүнээс хойш ээж минь хоригоо савны хавдар болсон. Бэрэгч бас одоо өвдөд бушуу нүүгээл байж байгаа та. Амьдралын боломж олдсон муу хүмүүс тэгээд явж ч болохгүй, яаж ч болохгүй юм та. Би тэр газраас яваад одоо сайхан амьдардаг ч гэсэн тэндээ үлдсэн хэдин хүмүүстэй байнгын санаа зовоос тойл амьдарч байна та. Болдог бол нүүлгээд илүү сайхан энергитэй газар бүгдийг нь амьдруулах юмсан. Өөр зөндөл сонин юм харсан ч гэсэн ингээд бичгээр бас хэцүү юм байна. Тод санаж байгаагаа л та бүхэнд ярьж өглөө. 2003 оны 11 сард бид 10 дугаар ангийн сурагч байлаа. Сургуулийн 1-р улирлын амралт эхэлж байсан үе. Манай хэдэн найзууд оройн 8 цаг орчимд цуглацгааж бэлар тоглохоор явсан юм. Бид 11 үлээ цугласан байлаа. Найзууд дундаас нэг нь зодоонч Ротвейлер нохоог нь дагуулад ирсэн юм. Бильярдын газар бид нэр 3 үнэ уунган пүүл тоглоцгоов. Тэр газрын эзэн ирээд одоо хаагаараа боллоо. Та нар явцгаа гэд биднийг тэндээс гаргасан.
Тэгээд гадаа тамхилаа зогсож байтал найзын нохоо архирч хуцаад ойролцоо байх дутуу баригдсан барилга руу давхичихсан юм. Муур гарч гад дайраад байгаа юм болов уу гэж бодлоо. Бид ч араас нь барьж авах гэж гүйлдээд хүн амтэн урж магадгүйгээд их сандарцгаасан та. Нохооч хуцаж давхисаар харанхуй барилга руу яваад орчихов. Бид нар араас нь дагаад ортол хоёр бөбөөчөн 3-4 ангийн болтоо жаахан охиныг хүчрхийлэх гэж зогсож байсан. Бидний нэг тухайн үеийн Nokia 8890 загварын чийдэн асдаг гар утастай явж байсан юм. Удасны гэрэл тусгаж хараад шууд л мэдсэн. Бид нар тэр хоёр руу дайрч бүлэглэж цодсон юм. Бөөн божигнан болсны дараа нөгөө хоёр бөбөөч нь тэндээс зүгтацгаасан. Бид нөгөө жаахан охиныг курткээр хужиж үүрээд хорооны цагдаа руу явсан юм. Цагдаагийн хэсэг дээр очиод учир байдлаа эхэллээ. Цагдаагийн байцаагч нөгөө охиныг авч үлдээд бид нарыг дуудсан цагт ирнэ шүү гэд хаяг утас аваад нэлийн зэмлээд явуулсан. Хамгийн юугүй гэрэлтэй газар очиод харахад нөгөө охины харц гөлийгөд шокийн байдалтай уруул нь хөхөрчсөн чичрээд байсан нь амар санагдсан. Тэр явдлаас өмнө намар 9 сард бид нэр өөр сургуулийн танд зодолдсон гэдэг яг тэр цагтаа дээр байцаагдж байсан юм. 2 хоногийн дараа бид нар цагдаагийн хэсэг дээр очлоо. Үдэгсэн нөгөө жаахан охины аав нь гэдэг нэг ах ирж гисэн нулимсэн цээлэгнээд л биднийг тэрч үнсээд баярлалаа миний дүүнэрл гэд байсан. Тэр ах жаахан үнэртүүлчихсэн байсан. Бид нарт хэлэхдээ 2 хоногийн өмнө эхнэр нь өвчний улмаас эмнэлэгт бурхан болсон ажил явдалтай байгаа гин. Дээр нь ганц охин үрийг алдсан бол ах нь яах байсан бол гэд хоолон зангираад ярьж байсан. Яг тэр орой нөгөө охин эмнэлэгт биеийн хүнд сахиуртай байгаа ээжтэн эргэлт цагаан хэрэглэл нойлшил оруулж өгөөд боцож явах замтан тэр хогийн хоёр бөбөөчөнд баригдсан байгаа юм. Охины авч явсан мөнгөөр нь арх авч нэг байрны орцны дээд давхарт нийлж уугаад оройхон гэгээ тасрангууд хүчрхийлэхэр тэр барилга руу авч очиод бид нарт таарсан тэр ажилд азар гарын охинд муу юм хийж амжаагүй байсан юм билээ. Цагдаач бид нарыг дэглээд гар дээр сунайлгаад хатуухан анхааруулга өгөөд харин ч гайгүй өнгөрсөн. Ким тохон үзчихэд битгий өнгөрч хөөрцөглөд байгаараа та нар гинэ. Цагдаагийн байцаагч бидэнд хэлэхдээ нөгөө бөбөөчөн хоёрыг тэр шөнөнд баривчилсан гинэ. Харин та нарын нохоо нэг нь хөлнөөс нь хэсэг мах зулгаагаад гэмтээсэн байна лээ шүү гэж хэлсэн. Бидний хоёр нь сонины редакцид очиод болсон явдлан яриад өгчихсөн байсан. Сүүлд тэр нь сонины 3 дугаар авсралт дээр нь нийтлэгдээд гарсан байна лээ. Сургуулийн ахлагангийн сурагчид гэмтэрэг таслан зогсоож нийгмийн хариуцлага ухамсарлаа энэ төр гэж биччихсэн. Бид ч тус бүр нэг сонин авч яг тэр нийтлэлийг хайжлаад хадгалсан та. Барины ахнар бид нарыг давхар худахтын дүүнэр гэж очилж л байлаа. Харин би өвлийн совлилд амраад ирсэн ээжтийн сонингон үзүүлж болсон явдлан ярьж өгөхөд өвөл бодох дурайх минь чи их сургуульд орох гэж үж хийх юм алгу гөлгөр царайсан юмнуудаа хаагур сүжирч тэнсэн гэхэл цэмлэл сонссон то юу магтуулах. Бид нар одоо 37 та залуучууд болсон. Хаяа нэг цуглаж сувгал завалдах юм. Одоо цагт хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт үйлдэл их сонсогддог болсон харамсалтай. Нэг удаа бид бөөнөрөн цуглахтан тэр явдлынхаа тухай дурсаж ярилцсан юм. Тэр үед жаахан байсан нөгөө охин одоо гэр бүлтэй үр хүүхэдтэй сайхан амьдарч яваа байхтаа л гэж боддог. Хамгийн гайхмаар нь бильярдын газрын эзэн биднийг тэр үед хөөж гаргасан нь бас задоонч нохоо муу юмыг мэдрээд тийшээ дайрсан. Яг тэр цаг тохиолдлууд нь их сонин санагддаг юм та. Ягаад ч юм. Аимшигт явдал гэдэг нь сүнс гүйдлээс гадна адгууснаас дор ухамсартай амьд хүмүүсийн үйлддэг бузар хэрэгч бас орно байх гэж бодож байна. Манайх гэдэг айл Оросоос 23 оны 11 сард ирсэн юм. За тэгээд байр хайгаад төмөр замд байр олсон юм. Шууд л нүгэд орё гэд очоод үзлээ. Тэгж үйл байр өгнө гэд гэрээ энэ төр хийгээд төвхнөд амжиж яваа.
Нэг өрөө байр ээждөө бид гурвд данг байлаа. Эхлээд ороход юу ч мэдрэгдээгүй юм. Онооч сайхан гаргав. Он гараад 5 сард л эвгүй зүйлүүд ихэлсэн юм. Дүү минь анх орохдоо нэг л унтаж өгөхгүй, уйлгнаад хэцүү байсан л доо. Дээшийн зааж нэг уйлна, унтахгүй манга гэж нэг уйлна. Ээж ч за шинэ газар ирээд дасахгүй маяглж байгаа байх гэд аргалаад л унтуулдаг байлаа. Нэг өрөө сайхан унтаж байхад ванны өрөөнд тас төс болоод явчихсан. Ээж очиод хардаа гэв. Би ч нойрмог амтан очвол шалны мод унчихсан, өлгөд тавьсан альчуурууд маань унчихсан байсан. Би чих нойрондан харан хүн болохоор цаа эвгүй тавиад унчихсан байх гэд шууд босгож тавиад буцаад унтваа. Тэгээд удаагүй би засах гэд нойл орсон юм. Яг ванны хажууд тавир байдаг юм л та. Тэр үйсэн болт маань яг хүн гараараа аваад ван руу шидэх шиг ван руу унаад өгсөн юм. Гүн ч одоо гэд нэлийн бодож яваад босоод дотор нь сүн сэнтэрч гэж бодохгүй буруу гарсан уу эсвэл зүүдэлсэн үү гэд бодож байгаад кадр тасарваа хөрхий. Өглөө ээжэд хэлдэлээ за битгий хүн айлгаад бай. Яаж нойл орох юм гэд уурлаад. Тэгээд удалгүй нэг л биш ээжийн бие өвдөд эхэллээ. Даралт ихсэж багаснаас болоод толгой хүзүүн өвдөд хэцүүхэн л байв. Тэгэд жил болгон үзүүлдэг эгчдэрийн очиод хэлтэл эмээлтийн тэнд нэг үздэг гэгч байдаг юм л та. Эмээлтэд байдаг хүмүүс бол мэдэх баг. За тэгэд үздэг гэгч маань байранд чинь юм байна гэдэг юм. Тэр үгийг нь сонсоод нөгөө боолт санаанд ороод за бурхан минь тэр нэг сүн сэнтрийг нь харж байгаагүй дээ их л баярлсан та би. Баахан ардс үйл хийх юмнууд өгөөд явуулсан. Очоод лагаан асаагаад ард цаанч тойруулж хийдгээд эргүүлээд дууслаа. Оройхон тийшээ бид гурав орондон орсон. Дүү төрүүлээд унтаад өгсөн байв. Тэгсэн гинт хаалга зөөлөн тогшдг юм. Гүх юм болоо гэд хаалганы дурангаар хартал за хүн байхгүй орцны гэрэл асаад байвэ. За нөгөө юм л ирж эхлээдгээд дотор бүр пал гэдэл явчихсан. Сонин болоод л дотор нэг л харанхуй гихүү хоосон болчихсон. Хамгийн түрүүнд ээжэд юу гэж хэлэх үү гэж бодогдсон айлгчихгүй л юмсан гэж бодоод. Шууд л хажуу айлд хүн ирж гээд худлаа хэлчихсэн. Тэр өрөө нь ёстой зөөдлөхийг хүсээгүй зүүдэн зөөдөлсөн дээ. Гэрд нэг тархан ихчил агаард хөвөөдөл нисээд байсан. Хизээ манахаас явах гэж байна да гэдэл хамгийн юугүй зүүдэнд минь ганцхан надтай л яриад байсан. Ээж дүү хоёр асаагүй зураг төр гөлрөөдөө бич тэр ихчээс айгаад тоохгүй мэд суугаад л байсан. Яг өөдөөс арчгаад л хизээ явах вэ? Хэлээч гэдэл. Сонин саарал болсон нүдэрийн цоо ширтэд асуугаад би шууд тэсгэл алдаад ойлчихсан. Тэр ихч агаарт ниссэн хэвээр чи тэгвэл орой хаалгаа нээж угаарай. Би ажиллаа тараад ирнэ гэжгээд яваад өгсөн. Шууд сэрэд үнэхэр үнхэлцэг хагартлан айсан. Хэрвээ энийг ч орой ирээд дахиад хаалга тогшвол би яах ёстой вэ? Тайлах уу эсвэл үгүй юу? Тайллаа гэж бодоход тэр ихч надад харагдах уу? Орой болохоор л балконд нэг сонин чимээ гардаг юм. Нэг л хүн дуулаад байгаа юм шиг гиншээд ч юм уу нэг тийм хачин чимээ. Та нарт ийм төстэй зүйл тохиолдож байсан уу? Манай эмээгийнх гачууртад хашаа башинд амьдардаг байлаа. Дундангад байхдаа зуныхаа амралтыг эмээгийн дээл эмээдэн тусалж уянхан хүүхдүүдтэйг нь тоглосон шигээл өнгөрөөдөг хүүхэд байв. Тэр үед манай нагад зах надаас нэлийн хэд ах оюутан байсан юм. Эмээгийн сайн найзгээд нэг жаахан бие муутай буура эмээгийнхэр байнга орж гардаг. Насантаа баймгүй ганган уран хүн байлаа. Багаж эд юмс цуглуулдаг. Өөрөөн чих нямба хүн байсансан. Нэг өдөр ах бид хоёр галдгооны шкаф янзлах гэд тэр хөгшнөөс авдиргэг зээлсэн юм л да. Тэр өдөр за ах нь хөдөө явж чад ирэхтэн авъя. Сайн хямгадаж явгаарай
гэд захиж байсан юм. Гэвч хөрхи хөгшин хөдөө замд явж байгаад бурхан боллоо гэсэн мэдээ хэд хоногийн дараа бидэнд дуулдаж буйны ажил, цайллага, цууллага гэд нэлээд л хөл хөдөлгөөн болж билээ. Эмээ бас тэр үед хөдөө явж таарсан юм. Тэр үеэс эхлээд л ах бид хоёрт юмс мэдрэгдэж үзэгдэж эхэлсэн. Ах оюутан байсан болохоор шөнө орой их сууж хичээл инхийнэ. Тог их тасардаг байсан болохоор заримдаа лааны гэрэл асаагаад л сон. Эмээгийн зуны байшин галдогоон тустай 2 өрөө. Бид хоёр хоёулах нам болохоор гаалгуудын сайн түгжиж унтна. Нэг шөнө ахыг сууж байхад нь гинт галдогооны өрөөнд хүн алгах чимээ гараад ах хальт толинд гартал нэг том саарал пижагтай хүн явж байсан гинлээ. Ах зог тусаад хөшчихсэн гэсэн. Удалгүй галдогооны шкаф, шургуулга дуугараад хүн юм хайгаад ухаад байгаа болтой чимээ гарсан байгаа. Чимээ гарахаа болонгууд нь очиод гартал яалтчгүй хүн угчсан юм шиг халбаг сэрээ гаргаад асгарчихсан. Шалан дээр нэлийн том хүний нүцгэн хөлийн орон барчихсан байсан гэсэн. Тэр өдрөөс эхлээд ах хажин жигтэй зүүдлээд шүн дунд байн горилж сэрдэг болчихсон байсан дараа нь надад хэлж байсан юм. Надад тэр үед юу ч мэдрэгдээгүй. Хэд хоногийн дараа эмээ хөдөөнөөс ирвэ. Өдөөс хойш 7-8 цагийн алдад байгаа. Бүрэнхээ болчихсон. Эмээ намайг хажуу гашааны эгчигийн дуудчих хоол ид гэж хэлгээд би ч байнга л гүйж дэгдэж явдаг хүүхэд дуудчихад байшин руугаа гүйж гарав. Байшин гараж 2-ын завсраар хашаанаас хойшоо гардаг зэвэрчгсэн бор төмөр хаалга байдаг юм. Тэр хаалганы урдуур гүйж явахдаа ягаад ч юм би хартал ямар ч үсэн хүн дүрстэй. Гэхдээ бөхтөр гимээр нэг тийм сааралцсан дүрс хальт харагдсан юм. Эмээд ороод гэлтэл хий юм харсан байх гэдэл өнгөрөв. Тэр өдрөөс эхлээд би шүн хар дарж зүүдэлдэг. Сэрэгтэн хамаг би хөлөрч гисэн дэмэрч гисэн сэрдэг болсон. Сэрхэд эмээ ах хоёр байдгаар нь сандарч гисэн хүүдэн чин тавьжгаад л хамаг хувцас тайлжсан сууж байдаг. Зүүдлэгтийн нэг л зүйдэ зүүдлэн. Нэг хүний нүдэн дотор ч юм уу, бийд ч юм уу оржгсон байшин дотор алгаад л байна. Гэхдээ өөрөө өдөрдөж чадахгүй. Тэр хүний аясаар л хөдлөн. Гал тогоо үүдний хэсгээр холихно. Ингэж явсаар тэр нэг өдөр боллоо. Эмээ эзэггүй ах бид хоёр ахын нэг найзтай гурвуулга хонохор болсон юм. Шүн унтчихсэн чинь ахын найз орилоод сэрээд гартал байшин дотор гав харанхуй байж байгаад аажмар гэгээ ордог юм. Бүтэн сартаа их гэгээтэй байсан юм л та. Юу болов яав вэ? Чи бас зүүдлүү гэж ахыг асуухад ахын найз энэ хүн юу нэхэд байгаа юм бэ? Андаа танаад байгаа юм биш үү? Гэхэд ах би бас зүүдлээд байгаа гэд надад зүүдээ ярьсан юм. Ахыг харанхуй гудмаар алхаж байхад нь өөдөөс нэг бөгтөр хар юудан төхөн алхаж ирээд яг зөргтөн хаана байна гэд орилдог гэсэн. Яг энэ үед шүн эмээ залгаад би сая их муухай зүүдлээ. Бушуухан тэр ямыг нь ол миний хөөхтүүд гэж хэлээд бид гурав хайж эмээгийн орны шургуулганаас талигаачин автрикийг олсон юм. Маргааш нь тентхийн юм үздэг хүнээс асуугаад бараг үнсгүй шахуу 200-ын төмөр пошкон дотор хийгээд шатаасан та. Тэгээд маргааш нь сэрээд гартал бараг үнсгүй пошкны хамаг үнс нь сагаад асгарчихсан. Энд тентгүү цооржгсан байж билээ. Тэр өдрөөс хойш юу ч мэдэгдээгүй амар чимэр болсон та. Эмээч мөн найзын их сайхан гар сэлбэртэй Монгол гэр хийж өгнө гэж зүүдэлсэн гин. Нэмж үчихэд эмээгийн ор том өрөөнд яг бурхан тахил гөнгөр бата авдартай залгаа барилалтай байдаг байсан. Тийм болохоор л ойртож чаддгүй байсан баг. Хөрхи хөгшин зуурдаар нас бараад юмдан хоргодод сүнсэн амьрлаж чадахгүй л байсан юм шиг баг. Нэг их аюулгүйч хэсэгтэл бүдэн нойр авч тайван байж чадахгүй
бие сулдаад хэцүүхэн л хэд хонсон доо. Зүүдлээрээ. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook Web-ээр сонсороо.